Монгол бизнес дээд сургууль үзүүлж байна. Тус сургууль нь тухайн үеийн шинжлэх ухаан боловсролын яам Улаанбаатар хотын захиргаанаас аль бие усны зөвшөөрөл авч 1991 оны 1-р сард байгуулагдсан. Монгол улсын хувьд төрийн босомчийн анхны дээд сургууль юм. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд бизнесийн удирдлагын бакалаврын төвшөнд эдийн засаг менежмент, нэгтлэн бодох бүртгэл, татварын эдийн засаг, НИАБО бүртгэл, маркетинг, аялал жуулчлалын менежмент, банкны эдийн засаг, НИАБО, компьютерийн програм хангамж, англи хэлний орчуулагч мэргэжлэр мэргэжилтэн бэлтгэж нийлүүлээд байна. Энэ явцад тус сургуулийн материаллык бааз ихээхэн бэхжиж, багшлах боловсон хүчний хангамж бүрэлдэхүүн сайжран, сургалтын агуулга, чанар, сургалтын техник хэрэгслийн хангамж, төгсөгчид зах зээлийн эрэлт хэрэгцээг хангаж эхэлсэн байдал эрдэм шинжилгээ судалгааны ажлын төвшин МИТ-ийн зарим тулгуур үзүүлэлтээр зохих төвшөнд хүрч эхэлсэн билээ. Энэхүү бодит үр дүндээ тулгуурлан дээд боловсролын магадлан итгэмжлэлд орох хүсэлд өөрийн үнэлгээний тайлангаа боловсруулан 1999 оны 5 дугаар сард боловсролын магадлан итгэмжлэлийн үндэсний зөвлөлд оруулж магадлан итгэмжлэгдсэн сургуулийн гэрчилгээ хүлээн авсан нь манай сургуулийн хамт олонний үйл ажиллагааг Монгол улсын нийгэм төр засаг нь хүлээн зөвшөөрч эхэлсний нотлохоо болсон юм. Сургууль анх байгуулад одоо гарах үеийг санахад над их одоо тийм юу гэх юм дурсгалтаас одоо байдаг л да. Тэр үед ингээд ихтэй сургууль хичээлээ хийж за болио би гараа гэж хэлдэг хүн байхгүй байсан л да. Тэгээд одоо ямар ч гэсэн бас зориг гаргаад ийм шийдэл гаргаад одоо тэр үед манай намын дээд сургуулийн захирал одоо ардын багш Мирон багш байсан. Тэгээ багшд хэлээд тэгээд одоо яг бидний дэмжсэн дургуул байсан л дээ. Яагаад гэвэл хичээл хийдэг чинь сургуулийн хамаг харвар ажил хийдэг хүн шүү дээ. Тэр хүнийг алдна гэж бас хэцүү байсан баг. Гэхдээ одоо бас энэ зориг гаргаж байгаа маань дэмжээд одоо амжилт хүсээд чи юу хүсэх вэ надаас асууж ирсэн. Тэр үед надад өрөөнд бас нэг дурсгалтай нэг зүйл байсан л да. Тэр намын дээд сургуульч нөгөө хуучин намын тохиронд хэрэглэгдэжсэн хуучин агтлагдсан юмнууд шилжиж ичдэг байсан байхгүй. Тэгээд хүмүүс ярьдаг байсан. Энэ Цэдэн Балдаргын өрөөнд байсан диван хэрэгслэгээр одоо энэ маань сургууль байж байгаа шүү дээ. Тэр нэг би өрөөнд аваад тавьчихсан байсан. Тэгээд бэлэгшээлийг одоо тийм том одоо зүтгэлтний сууж ирсэн хүний ашиглаж ясан хэрэглийг одоо би нэг өөрөөр хэрэглэж ирсэн юм аа бол одоо болох уу? Энэ нь тухайн үеийн төрийн болон төрийн босомчийн нийт 100 гаруй ихтэй сургуулиудаас 4 дахь төрийн босомчийнхоос 2 дахь нь байсан юм. Анхны магадлан итгэмжлэлд орсноос хойш 5 жилийн хугацаанд тус сургуулийн материаллык бааз багшлах болгосон хүчин, ажилтан ажилчид суралцагчдын бүрэлдэхүүн төдийгүй байгууллагын нэр хүнд ажлын арга барил, сургалт судалгааны агуулга, цар хүрээнд ч чанарын томоохон хязгаарлаа. Энэ ололтондоо тулгуурлан 2004 онд 2 дахь шатны магадлан итгэмжлэлээ авсан. Тус сургууль өөрийн үйл ажиллагаандаа алс хэтийн эрхэм зорилго, дунд хугацааны эрхэм зорилго, түүнийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн тодорхой зорилтууд, хөгжлийн стратеги зарчмуудыг томьёолж, удирдлага болон ажиллаж байна. Монгол бизнес дээд сургуулийн алс хэтийн эрхэм зорилго нь улс их орныхоо хөгжилд бодит хувь нэмэр оруулах, хөрвөх чадвартай бизнесийн удирдлагын чадварлаг мэргэжилтэн дэлхийн жишгт бэлтгэдэг сургалт эрдэм шинжилгээний байгууллага болно. Энэхүү алс хэтийн зорилгоо 2001-аас 2021 онд бүрэн хэрэгжихээр тооцож, дунд хугацааны эрхэм зорилго, тодорхой зорилтуудыг дэвшүүлсэн билээ. Тус сургууль үүсгэн байгуулснаас хойш 20 жилийн хугацаанд 1500-аад мэргэжилтэн бэлтгэн гаргаад байна. Бэлтгэн гаргасан мэргэжилтний маань 86.5% нь бол ажил хөдөлмөр эрхэлж байна. 86.5% ажил эрхэлт бол одоо ажил эрхтлийн түвшингээрээ маш өндөр үзүүлэлттэй байгаа гэсэн үг. Ингээд энэ сургуулийнхаа нэр хүндийг өндөр дөрвөж төр захиргааны байгууллага болон хувийн секторт амжилттай ажиллаж байгаа төгсөгчдөө бид бүхэн бахархаж явдаг юм аа. Чадварлаг оюутан суралцагч эсвэлж зах зээлийн тухайн үеийн эрэлт хэрэгцээнд зохицсон мэдлэг ур чадвар эзэмшүүлэх, бүх төрөл шатны сургалт судалгаа, эрдэм шинжилгээний ажлыг өөрийн орны нийгэм эдийн засгийн онцлог, тухайн үеийн нэн тэргуун хэрэгцээнд айлуулах оновчтой зохицсон, хөгжингүй орнуудын ололт амжилтыг бүтээлчээр ашигласан өвөрмөц арга хэлбэрээр зохион байгуулах. Өндөр мэргэжлийн чадварлаг багшийг ажилуулах, багш нарынхаа мэдлэг чадварыг дээшлүүлж, урт богино хугацааны гадаад дотоодын сургалтанд хамруулах, багш ажилтны ажиллах, оюутан суралцагчдын суралцах нөхцөлийг ямар нэг хэлбэр хэмжээгээр жил бүр өөрчлөн сайжруулах арга хэмжээ тогтмол авч хэрэгжүүлэх.
Сургалт эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн холбоог цаг үеийн шаардлагын дагуу уялдуулан зохицуулах замаар өөрийн сургуулийн өвөрмөц онцлогийг байнга тод томруу байлгах зорилготойгоор ажиллаж байна. Энэ дашрамд баяр хүргэе. За тэгээд бас хэдхэн удаагийнхан төгсөлтийг одоо хийж байгаа вэ? За мөн төгсөгчтэй хандаж хэлэхгүй тийм ээ. Тэгээ энэ 17 дахь удаагийн өдрийн ангийн төгсөл болж байна л да. Тэгээ өнөөдөр нар сайхан өдөр болж байна. Тэгээд манай төгсөгчд бол Монгол улсын бүхэл салбарт бизнес улс төр аль салбарт амжилттай ажиллаж явдаг. Тэгээ энэ удаагийн төгсөлтийн оюутнууд он ч гэсэн маш их чадварлаг аюу сайн оюутнууд зөндөө төгсөж байгаа. Тийм. Миний харж байгаад бас диплом ромбын яг энэ хонхны баярын өдөрт нь бас гардуулж байгаа сонь байна. Яг урдаас ингэж яг энэ хонхны баярын өдөр бас ромб дипломын давхар гардуулж өгч байгаа нь бас сонь байна. Тийм ээ тийм. Тэгээ аль болохоор одоо оюутнуудаа одоо их таатай сайхан сэтгэл төрүүлэх үүднээс одоо ингэ зохион байгуулж байна. Сэтгэл бол маш өндөр байна. Тэгээд хэлэх үг алга 4 жил гэдэг бол үнэхээр оюутны амьдралын хугацаанд маш богинохон. Анх 1-р курст орж байхдаа яаж энэ 4 жилийг барна гэж бодож ирсэн бол одоо нэг мэдхэд 4 онсон юм шиг болсон байна. Тэгээд ингээд энэ биднийг энэ их амьдралд маань төлөвшгүүд минь үнэтэй хувь нэмээр оруулсан Монгол бизнес сургуулийн эрдэмтэн багш доктор бүх ажилч та бүхэнд энэ мөнгөн охны баярын мэндийг хүргье. Мөн хамт төгсөж байгаа найз нөхдөд та бүхэн минь эдэмсэн мэрэгчлээ эзэн болоорой гэж хэлээ. Анх 99 онд багш болоод сургуулийн хаалгаар орж ирээд тэрхүү халуун дулаан уур амьсгалыг мэдэрч байлаа. Анхны сэтгэл хизээд хүчтэй байдаг. Түүнээс хойш сургууль маань миний хамгийн дотны орчин, хамгийн өөрийнхөө байж чадах хамгийн сайхан орчин байсаар ирсэн юм аа. Монгол бизнес дээд сургууль үзүүлж байна. Манай сургууль жил бүр уламжлал олгоод ихтэй сургуулийн оюутнуудын дунд шинтгэл эрдэм шинжилгээний баг хурал зохион байгуулдаг. За энэ баг хуралд Монгол Улсын их сургууль, санхүү эдийн дээд сургууль, хүмүүнлэгийн их сургууль зэрэг манай бизнес эдийн засгийн чиглэлийн сургуулиуд идэвхтэй оролцдог. За оролцож байгаа сургуулиуд оюутнуудын тоо нэмэгдэж илтгэлийн чанар сайжирч байгааг хэлэхэд таатай байна. Сургуулийн хамт олон эрдэм шинжилгээ судалгааны үндсэн чиглэлээ улс орны нийгэм, эдийн засгийн хэрэгцээ шаардлага мэргэжлийн чиглэл, онцлогтой уялдуулан томьёолохын зэрэгцээ, сургалтын агуулга, үр дүнд нөлөөлөх, хүртээмжтэй чанартай онол арга зүйн судалгаа хийхэд анхаарлаа хандуулан ажиллаж ирлээ. Нийт эрдэмтэн судлаач багш нар бие даасан бүтээл 50 гаруй, хамтын бүтээл 30 гаруй хэвлүүлснээс гадна эрдэм шинжилгээний төсөл тайлан үндэслэл 40 гаруйг боловсруулан улсын хурал, ерөнхийлөгчийн тамгын газар, сангийн яам, боловсрол соёл шинжилгээ ухааны яам болон холбогдох төв байгууллагуудад шилжүүлсэн байна. Үүнээс бизнесийн удирдлагын тэнхимийн 2 багш докторийн зэрэг хамгаалж, мөн 2 багш олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцсон. Санхүү нэгтлэн бодох бүртгэл шинжилгээний тэнхимийн багш нар сүүлийн 5 жилд нэг сэдвт бүтээл 5, эрдэм шинжилгээний ихтгэл өгүүлэл 20 гаруй, гадаад дотоодын хэвлэл нийтлүүлж, сурах бичиг, гарын авлага, бодлого, дасгалын хураамж 14 хэвлүүлж, төсөл хэрэгжүүлэх гэрээд ба захиалгат ажлуудад оролцсон байна. 30% төгсөж байгаа улсуудын 30% бол өөрийн гэсэн компанид ажилладаг юм эсвэл тодорхой өөрийн ажиллаж байгаа төрийн байгууллага болон хувийн хвшил дотор бол тодорхой хариуцлагатай ажлуудыг хийдэг, дарга захирлын ажлыг хийгээд явж байна. Энэ бүхэн маань тэр үед манай сургуулиас өгсөн биднээс төгсөн мэдлэг боловсролын маань одоо том дэвсгэр том зүйл өгсний одоо үр дүн юм аа гэж би бодож байгаа. Тэгэхээр ер нь анхдагч сургууль байна гэдэг бол хариуцлага. Энэ анхдагч нэрийг цааш нь өргөжлүүлэн авч явуунууд бол бүр өндөр хариуцлага байдаг. Тэгэхээр энэ ч утгаараа энэ нэр төрийг өндөр төрөж авч явахын төлөө манай хамт олон өнөөдрийг хүртэл ажиллаж, зүтгэж ингэж ирсэн. Тэгээ 1999 онд Монгол улсад анх сургуулиудыг магадлан итгэмжилж эхэлсэн. Тэгэхээр энэ үед манай сургууль мөн л одоо энэ анх магадлан итгэмжлүүлсэн сургуулиудын нэг нь болсон. За 2001 онд мөн 2 дахь шатны магадлан итгэмжлэл эхэлж байсан. За энэ үед мөн л манай сургууль маань бас анхлан одоо магадлан итгэмжлэгдсэн 2 дахь удаага магадлан итгэмжлэгдсэн ийм сургуулиудын нэг болж ингэж өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа. За хамгийн сүүлд одоо энэ 2011 онд манайхын нэгтлэн бодох бүртгэлийнхаа хөтөлбөрийг одоо магадлан итгэмжлүүлсэн байж байгаа.
За энд бол манай энэ багш нарын маань зөвхөн багш нар төдийгүй энэ бүх туслах ажилтан албан хаагчдын бүгднгийнх нь нэр их бас хөдөлмөр шингэсэн ийм үйл явдал болсон гэдгийг бас онцлог хэлмээр байна. За энэ өнгөрөх 20 жилийн туршид энэ материалын баазын хувьд сургууль маань бүрэн бэхжсэн гэж би өөрөө итгэл дүүрэн одоо хэлмээр байна. За анх л 1999 онд бид нар анхныхаа сургуулийнхаа дэргэд бизнес төв нэртэйгээр 4 давхар жижигхэн байшин бид нар барьж одоо барилгын ажлыг эхэлж байсан. За би ч нэг ёсоор хэлбэл бас албан бус одоо барилгын даамал хүртэл болсон мэргэжлийн бараг солих шахсан. Тэгээ одоогийн өнөөдрийн байгаа бидний энэ байрыг бид нар 2003 онд ашиглалтанд оруулсан байгаа.